Сайн байцгаана уу найз нарууд минь. Өнөөдрийн ярингаас нь миний онол бол хүн амьдралын домд амжилт бүтээл олоовол бас өөрийн биенийхэн даачаас илүү сэтгэлийн даачаас илүү зарим явдлыг хийх чухалтай. Тэр бол маш чухалтай. Хэрвээ хөжөөдөн хүчртлээс айгаад хүч гаргахаас айгаад зарим учир хүч гаргахаас илүү waste хүнээ биеийнх нь тааг уснагддаг. Сэтгэлийн хүчин бас хүч хөрөхгүй жаахан таагүй уснагддаг. Гэвч энэ бол сайн учир. Учир нь хүчтэй явдлыг хийх үес сая хүн шин танил олж, шин онолтой болж, шин одоо эл тараад давшилтай болдог. Хөжөөдөн сэтгэлийн даачаас илүү ажил хийх үес хүчтэй санагдаад амархан орхиж таягдах бол амархан биенээ ялгадал ордог. Таманжин зарим хүн хэлдэгчтэй хөжөөдөн сэтгэлэн дагаад яваа. Гэвч яг сэтгэлэн дагаад явбал хүн заримдаа бас тийм амархан давшилтай бол дийлгүй. Учир нь чиний сэтгэлэг заримдаа хөжөөдөн чамайг амархан биенээ даач дотроо сэтгэлийн даач дотор хийтер байдалд оруулдаг. Жаахан хүчтэй, жаахан хал амсах тийм төрөгдлөө орох үс хүнээ сэтгэл бол заримдаа ингээд энэ ажлыг би дийлэхгүй орхоод явъя. Хуучин тэр таатай байдалд орё. Өнгөвл хүн хөжөөдөн давшилтай бол дийлэхгүй. Иймэрхүү учраас заримдаа өөрийнхөө даачаас юу ажлыг хийвэл үнэнхүү давшилтай болдог. Энэ бол маш чухалтай. Учир нь би бас хуучиндаа хөжөөдөн одоо дургуй ажил хийвэл одоо амархан орхидог. Гэвч эцнэн жил би хажуудхий амжилт олсон хүний ингээд анхаарад үтсэн болвол төднөөс өрлөө өрт босод дийлэхгүй чагт чармаагаад босоод цагийн амжаад өөрийнхөө хийж дийлэхгүй учрыг дийлнэ гэсэн бодлоготойгоор хийгээд цагийг амтсан учрын заримдаа хүн өрлөө өрт босох бол бас нэг хүчээр явдал тийм ба. Гэвч нэг удаа хүчтэй, хоёр удаа хүчтэй, нэг гэр хүчтэй цагийг даагаад гарвал чиний бие тэр өрт босох жаншилдаа ордог. Иймээс хүн үнэнхүү сайхан амьдралтай ажил үйлс бүтөөгдөнтэй явъя гэвэл өчигтэй бас л заавал хүчтэй тэр учраас туулж гарах хэрэгтэй. Биенээ даач, сэтгэлийн даачаас илүү хүчтэй тэр байдлаас ингээд байдалд ороод тэрээс туулж гараад өнгөвл хүн сая давшилттай, амжилттай болдог. Энэ бол батлагтай. Иймэр хүү учраас бид бүр чармаяа. Хүчрээс айхгүй байя. Чармаа. Баяртай.